Хүний хувийн мэдээллийн хамгаалах тухай хуульд шинэ нэр томьёо өгсөн нь бол мэдээлэл хариуцагч. За энэ бол хүний хувийн мэдээллийг цуглуулж байгаа, боловсруулж байгаа, ашиглаж байгаа тэр этгээд байгаа. Энэ нь бол хүн байж болно, хуулийн этгээд байж болно, хуулийн этгээд ирэхгүй байгууллага байж болно. За ямар нэгэн байдлаар тухайн компани, байгууллага хүний хувийн мэдээллийг цуглуулж байгаа бол эдгээр 5 журам зааварчилгааг бол батлаад тухайн дотоод үйл ажиллагаанд заавал дагаж мөрдүүлэхээр бол хүний хувийн мэдээллийн тухайд хуульчилсан. За нэгдүгээр нь бол тухайн хүний хувийн мэдээллийг цуглуулад боловсруулад ашиглах журам. За хоёрт нь цуглуулж боловсруулж байгаа энэ үйл ажиллагааныхаа бүртгэлийг заавал хөтлөх шаардлагатай. За гуравт нь бол хүний хувийн мэдээллийг цуглуулж байгаа учраас эдгээр мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор мэдээллийн аюулгүй байдлын журамтай байх ёстой. Дөрөвт нь бол ямар нэгэн байдлаар тухайн хүний хувийн мэдээлэл алдагдсан тохиолдолд бол мэдээллийн эзэн буюу тухайн хүнд харилцагчдаа яаж мэдэгдэх вэ? Төрийн байгууллагад яаж мэдэгдэх вэ? Ямар арга хэмжээ авах вэ гэдэг бол төлөвлөгөөг батлаад дотооддоо мөрдүүлж авах ёстой. 5 дугаар ямар нэгэн байдлаар мэдээлэл ашиглахыг хязгаарласан, мэдээллийг устгах, за эсвэл мэдээллийг нийтэд ил олох тохиолдолд тэр хувь хүнийг мэдэх боломжгүй болгож яаж ил олох вэ гэдэг зааварчилгаатай байх ёстой. За эдгээр журам зааварчилгаа нь хүний хувийн мэдээллийг боловсруулж ашиглаж байгаа л нөхцөлд бол заавал батлаж дагаж мөрдүүлэхээр хуулиар заасан эдгээр журамнууд байна.